За хай дараагийнхаа бичлэгийг та бүхэндээ танилцуулж байна. Энэ удаагийн бичлэг юу вэ гэхээр эерэг бодол, сөрөг бодолтойгоо яаж харьцах вэ гэдэг чиглэлээр өөрийнхөө сурсан мэдснээрээ юу яаж яана л та уулзж байна л та. За тэрнээс өмнө би бас түрүүний бичлэг дээр ярьжсэн шүү дээ. Үсээ задлаа тий. За тэгингээ яри. Байтугаараа би бас хичээлээ харж ярихгүй болохгүй. Эерэг бодол, сөрөг бодол гэхээс илүүтэйгээр төсөөлөл гэж юу юм те? Тэрийг би юу яа хэлж өгье. Тэгэхээр би түрүүний хичээл дээр ярьжсэн те. Далд ухамсараас бүх мэдээллүүд ирдгээ гэж. Тэгэхээр далд ухамсарт байгаа тэр бүх мэдээллүүд мэдрэмжинд ирэхдээ яадаг вэ гэхээр төсөөлөл болж ирдэг. Гол тухайн. Тэгээд гаднаас ирж байгаа мэдлэг мэдээллүүд төсөөлөл болж бас биднэрт ирдэг. Монголчууд амар сонин гэ багштайгээд манай мөнхтэй багштайдаг байхгүй юу гэдэг вэ гэхээр хүүхдүүдээ дандаа юм сөрөг төсөөллөөр хүүхдүүдээ өсгөдөг. Жишээ нь юу гэмэ гэхээр за хүүрээ чи тэрийг тэдний хүүхдийг хараад нэг олон хүүхэд чирсэн авгаа болох байдэ гэж хараадаг гэдэг байхгүй загиндаг. Угаасаа тэгдэг. Намайг хүүхэд өгч ч угаасаа тэг загиндаг байсан. Тэр одоо тэр хүүхдийн юунд нь тархинд нь юу тусдаг вэ гэхээр тарих хизээч зөв бурууг ялгадаггүй баггүй одоо энерги гэх юм уу одоо орчлонгийн тэр ухамсаргүй учраас хизээч энэ зөв хэлж байна, энэ буруу хэлж байна гэж ерөөсөө ялгадаггүй. Тэгэхээр одоо нэг олон хүүхэд чирсэн авгаа гарах байдэ гэд хэлчингүүт яах вэ гэхээр одоо тэр хүүхдийн тархинд юу болтын гэхээр олон хүүхэд чирсэн авгаа гэдэг төсөөлөл орно. Өөр юм ордоггүй. Тэгээд ерөөсөө ийм нэг дандаа буруу төсөөлөл хийдэг. Яагаад манай монголчууд буруу орно? Дандаа буруу төсөөлөлтэй байгаад байгаа байхгүй юу? Буруу төсөөлөлтэй байгаа болохоор л буруу орон болчиход идэг юм байна. Тэгэхээр одоо бид нэр одооноос ихсүүлээ үр хүүхдтэй, хань ижилтэй, гэр бүлтэй зөв төсөөллийг хийж өгч явах нь айгүй чухал юм байна гэдгийг би ойлгосон. За тэгээд зөв төсөөлөл гэж яг юу юм? Үгийг айгүй буруу ярьдаг байсан байгаад байхгүй юу? Би одоо ингэ эргээ бодоход үгийг ямар буруу ярьд юм бэ гэхээр за би нэг тамхи татчихгүй юмсан. Арх уучихгүй юмсан. Гэтэл ухамсар хизээч юмсан гэдэг үгийг төсөөлдөггүй. Арх уух, тамхи татах гэдэг үгийг л төсөөлдөг. Тэгэл ингээл би арх уухгүй байхыг амар хичээж байгаа. Гэхэр чин хичээж байгаа гэдгийг юусэн юу яадаггүй. Авдаггүй. Зүгээр л арх уух гэдэг үг нь л тэр үнд шууд өөрт нь төсөөлөл болоод үлдчихдэг. Тэгэхээр ерөөсөн далд ухамсарт байгаа бүх мэдлэг мэдээллүүд бидний тархинд төсөөлөл болж ирдэг. Тэгэхээр төсөөллөө эерэг болгох нь айгүй чухал. Үр хүүхдээ, охин хүүхдээ, эр нөхрөө, ээж аавыгаа, хүүгээ дандаа эерэг төсөөллийг хэлж байна. Чи тэр гэж багш маань дандаа биднэрт хэлдэг байхгүй юу? Тэгэхээр юу хэлдэг вэ гэхээр чи тэр нөхрөө, чи тэр хүүхдээ яг ямар байлгамаар байгаа. Тэгвэл яг тэрийн үнэн тод ингээд чанга дугаар хэлж вэ гэдэг байхгүй. Жишээ нь би охиноо нэг үзэсгэлэнтэй айгүй хөөрхөн баян эмэгтэй болгоё гэх юм бол би охиноо тэрийг ингээд дотроо бодчихно. Тэгэнгүүтээ дандаа тэрнийхээ эсрэг зүйлийг хүүхдэд хэлдэг. Уул нь бол тэр эхийн санаанд бол
олон хүүхэд ирсэн авгаа гаргамаар болгомооргүй байгаа байхгүй. Тэр эхийн санаанд ямар юу байгаад байгаа юм гэхээр үзэгсэлэнтэй нэг гоё үзэгсэлэнтэй тийм баян эмэгтэй төсөөлөд байгаа байхгүй. Жишээ нь ерөнхий жишээ нь бол ямар ч их хүн охин хүүхдээ нэг тийм тэгжил төсөөлж байгаа гүнж одоо юу ч гэдэг үзэгсэлэнтэй тэгээ баян хүн болгоны хайрыг татсан тийм эмэгтэй байхыг л хүсэж байгаа шүү дээ. Тэгэд яг тэр хүслээ тэр чигээр нийл гаргахгүй яг тэрнийхээ эсрэгээр ингэж ил гаргадаг. Амар тийм сонин юутэй юм уу да одоо нэг хүмүүжил юм уу юу ч юм дээ мэдгүй одоо би тэрийг одоо яг юу ч гэж хэлэхээр юм сайн ойлгохгүй байна. Тэгэхээр одоо төсөөлөл гэдэг ийм агуу зүйл. Та яг ямар баймаар байгаа. Тэгвэл яг тийм л хүн бол бити тэрнийхээ эсрэг ийм сонин юмнуудыг үйлдэлүүдийг гэдэг ч юм хийгээд. За тэгээд ер нь бол хүний амнаас хүн гэдэг амьтны амнаас үг аваа гаргахдаа заавал төсөөллөөр дамжуулж гардаг. Төсөөллөөр дамжигдаж гардаг. Төсөөлөл байгаагүй цагт хизээч тэр үг одоо амнаас гарахгүй. Нэг хүн айгу ер нь бол нэг тийм зоригтой гэсэн үг юм да. Зориггүй үг, сэдэлгүй үг гэж юусоо байдаггүй. Сэдэл гэдэг нь юу юм? Төсөөлөл байхгүй. Яг ясмин дээр. Одоо би нэг хүнд гомдсон байлаа гэж бодъё. Тэр хүнийг ингээд тэр хүнтэй гомдсон хүнээ ямар нэгэн байдлаар дотроо ингээд тэр тэгсэн шүү, тэр ингэсэн шүү гэдэг тэр гомдсон хүнээ байнга ингэж нэг төсөөллөөр тэр хүнтэй хэрэлдэж байдаг ч юм уу эсвэл муудаж байдаг. Гэхдээ ил гүйж очоо муудаагүй ч гэсэн төсөөллөөрөө тэр хүнтэйгээ заавал муудаж идэг байна шүү. Тэгээд нөгөө хүн ингээд хадгалагдаад гүйж очоо хэлээгүй ч гэсэн өөрөө гүйж очоод санаатаагаар хэлээгүй ч гэсэн нэг л өдөр нэг шалтгаан гарах юм бол тэр хүний өдөс хуц гэлжээ. Тэгээ одоо юу гэх юм? Яана би стенэр чамаа хуц гэлжлээ. Эсвэл хил альтарчлаа, уучлаарай. Үгүй шүү дээ, хил альтарна гэж хизээж байдгүй юм байна. Энийг мөнхтэй багш бүрст амар сургадаг биднэрт. Хил альтарна гэж хизээж байдгүй. Заавал танд тэрнтэй муудах санаа сэтэл байсан л байж таараа. Тэгэхээр яах нь? Тэр бодож исэн тэр бодол сэтэл өдр чинь заавал төсөөлөл болж иж амнаас гардгаа гэдгийг бүр айгүй сайн мэдэх хэрэгтэй, ойлгох хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгээд хүн юугаар төсөөлөл авд юм бэ гэхээр харсан, ярьсан, сонссон зүйлээсээ шууд төсөөлөл авдаг. Шууд төсөөлдөг. Хүн хараад хүнийг хараад төсөөлдөг. Хүн хүнийг хараад ер нь бол 5 үгнээсээ танигдана гэж нэг үг гэдэг шүү дээ. Энэ юу гэсэн үг вэ? Тэр хүн хинбэ гэдгийг та төсөөлсөн л байхгүй юу? Үг ярианаас нь. Тийм гэсэн үг. Тэгэхээр одоо бүгдээрээ яах ёстой вэ гэхээр энийг яаж устгах вэ гэхээр энэ нэг хамгийн чухал юм. Бид нар манифест хийх ёстой байна. Танаа нэг зөв зүйлийн тухай бодож орчлын ертөнц өөрөө чичиргээ энерги гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр тэр энергийг яах вэ гэхээр тэр чичиргээг үгийн давтамжаар ингэж чичирхийлж өгнө гэсэн үг. Зөв болгож. Ер нь айгүй их тийм
сөрөг бодол, сөрөг үйлдэлүүдээс яг андшгүй л дээ ингээл нөгөө нэг сөрөг бодол байгаа цагт ингээд шууд ингээ хүний өөрөө үгүй байсан үгүй гэж хэлсэн ч гэсэн тийм сөрөг мэдрэмж байгаа цагт тэр нь автоматар үг үйлдэл болж идэг. Энийг маш сайн ойлгох хэрэгтэй юм байна гэж би бодсон. За тэгээд одоо хамгийн чухал юм нь юу гэхээр бодол. Тэр төсөөлөл чинь биднэрт бодлыг суулгаад байгаа. Тэр төсөөлөл чинь бидний эерэг бодол, сөрөг бодлыг суулгаад байд юм байна гэдгийг амарсан ойлгосон. За тэгээд одоо бүгдээрээ яах ёстой вэ гэхээр төсөөллөө өөрчлөхийн тулд бид нар одоо төсөөлч өөрөө таталцлын хамгийн том хувилбар байхгүй юу? Төсөөлсөн юм ал хүн өөрлөгөө татдаг. Төсөөлөөгүй юм хүн эзэж өөрлөгөө татдаггүй. Та одоогийн нөхрөө, одоогийн үр хүүхдээ, одоогийн гэр бүлээ, одоогийн амьдралынхаа үр дүнг та төсөөлсөн. Тэгээ энийг та төсөөлсөн болол өнөөдөр та бидний амьдралд энэ бодит болсон. Тэгэхээр одоо тэр төсөөлсөн тэр амьдрал бодит болсон тэр үр дүнг өөрчлөхийн тулд яах ёстой юм бэ гэхээр тэр бодолтойгоо тэр төсөөллөө өөрчлөнө гэсэн үг. Төсөөллөө өөрчлөхийн тулд бид нар манифест хийн. Төсөөллөө өөрчлөхийн тулд бид нар дандаа эерэг юм харна. Одоо харах, ярих, сонсох гурван удирдна гэсэн үг. Тэгжээч тэр төсөөлөл өөрчлөгдөнө. Тэгжээч далд ухамсарт тэр зөв төсөөллийн суурь тавигдана гэсэн үг. Тэгэл одоо зөв төсөөллийн суурь тавигдана гэдэг маань өөрөө чамайг хинбэ гэдгийг шийдэж өгнө гэсэн үг байхгүй юу? Өнөөдрийг хүртэл амьдрсан өнөөдрийн амьдрал чамд таалагдж байна уу? Тэ? Давай 1000% таалагдж байгаа бол цаашаа давай хамаагүй яв. Яг энэ амьдралаараа энэ төсөөллөөр амьдр. Таалагдахгүй байгаа бол уучлаарай. Миний өнгөрсөн давхга энэ миний амьдрал одоо болж байгаа үйл явдлуудыг босгоцсон байхгүй юу? Тэгээ энэ миний амьдралын төсөөллөөр боссон энэ үр дүн маань надад таалагдахгүй. Одоо би тэгвэл яах ёстой? Төсөөллөө солих ёстой. Төсөөллөө солихын тулд яах ёстой юм гэхээр харах, ярих, сонсох, мэдрэх дөрвөө удирдна гэсэн үг. Манифест төсөөллийн самбар, мөрөөдлийн самбар гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ төсөөллөө өөрчлөхийг хэлээд байгаа. Тэгэхээр ерөөсө төсөөлөл сөрөг байхад бидний бүх амьдралын бүх амьдралыг одоо шийдчихдэг байх нь шүү дээ. Вай. Гоё болоод байгаа юм шүү те. Өстой гоё болж байгаа юм шүү. Зохиод байгаа юм шүү. Энэ буржгар чинь. Миний үс ер нь ийм төрөлхийн буржгар л та. Тэгээд жоохон нөгөө нэг ардгаар байгаад идэг байхгүй нөгөө бүр энийг ингээд нэгэн тал төрөлхийн буржгар юм чинь уг нь буржгар чигээр нь гоё тортоод юу ячвал бас гоё юм болов гэж би дотроо би яг үнэндээ өсөндөө аим дургүй байсан. Тэгээ одоо хүн болгоно яана би чиний өс шиг ийм гоё буржгар байвал би өстэй нэр насан туршдаа баярлнаа л гэх. Тэгээ хүн өөртөө байгаа юмыг өөртөө зохицох, өөртөө ийм байгаа гоё юм ерөөсө тордож мэддэггүй юм билээ. Үүнээс цааш түүнээс цааш бүгдээр хамтдаа тэр өөртөө байгаа гоё зүйлээ тордож амьдрий ёо. Би бол тэгж бодсон. Тэгээ хүний нэг өөрт олдохгүй хүний юмд шунж байснаас өөртөө байгаа юмыг гоё тордоод тэгээд амьдрий гэдэг бодол айгүйх төрсөн. Нэрийн сониноос би нөгөө нэг юу штэ. Жог майх штэ тий. Тэгээд одоо трийгээ засгаад сүүлийн үед
айгүй их юу байгаа. Тэрэн дээр амар ажиллаж байгаа. Гайгүй засрагддсан байлээ. Хуучныгаа бодвол хамаагүй дээр болсон байлээ. Өнөөдөр өглөө хараад бүр амар баярлсан. Тэгээ миний тэр зүйлүүд чинь яасан юм бэ гэхээр тэр хорвоо ертөнцөөс би тийм л имийг амьдрал дээр бий болгоцсон байгаа байхгүй юу? Би тийм л одоо нөгөө юу ч гэдэг нь миний амьдралын үр дүн хүмүүс ингэж би энэ татах хүчний нууц гэдэг ном байгаа. Тэрийг манайхан уншаарай л биш ээ.